Иргэний хууль бол манай зах зээлийн эдийн засгийн суурь үндсэн хууль тоглоомын дүрм нь байдаг гэж хэлж болно. Өмч хамгаалагддаггүй, гэрээ нь хэрэгждэггүй улсад бол одоо хөгжил ярихад хэцүү. Тэгэхээр иргэний хууль бол өөрөө төрөөс өгж байгаа хамгаалт гэхээсээ илүү иргэн өөрийнхөө эрхийг хэрэгжүүлэх орон зай байдаг. Энэ орон зайг л одоо бодлогын хувьд илүү тогтвортой, илүү ойлгомжтой, илүү одоо өршөлтөнд таамаглах боломжтой болж иж амны эрх зүй харилцаа буюу өмч эдийн засгийн харилцаа илүү өргөждөг. Тэгэхээр бид 2002 онд одоо баталсан иргэний хуулийн 23-24 жил одоо хэрэгжүүлээ явж байна. Энэ хэрэгжилтийн үр дүнд бид нар одоо юун дээрээ алдаж онсон байна. Мэдээж түүхэн үүрэг гүйцэтгсэн энэ хууль одоогийн нөхцөл байдал бид нар дутуу одоо харилцааг яаж нөхөж харахаар байна. За мөн илүү наривчлахаар байна уу? Ямар одоо бодлогын шийдлүүд байж болох вэ гэдэг энэ одоо судалгааг хийж олон эрдэмтэн судлаачдын одоо хүч хөдөлмөрөөр энэ судалгаа гаргасан байгаа. Тэгээ энэ маань өөрөө суур харилцаа байдаг болохоор онол практикийн олон одоо ийм шийдлүүд гарч байгаа. Ер нь бол шинжилэл гэдгийг бол бид нар бүгдээрингийн байхгүй болгож байгаад дахиж хийн гэдэг үг бол биш. Иргэний хуулийн хувь суурь хууль учраас тухайлсан одоо юу гэдгийг дижитал ассет буюу одоо бидний хэлж байгаа биткойнууд гэж ярьдаг те. Энийг бид нар өмчийн эрх гэж үзэх юм уу? Гэрээний харилцаа гэж үзэх үү? За санхүүгийн гэрээний нэг талын одоо хэрэглэгчийн эрхийг хамгаалах харилцаа байна. Энэ асуудлууд дээр иргэний хууль маань дахиж наривчилсан нэмэлт одоо асуудлуудыг тусгах шаардлагатай юу? Шаардлагатай бол хэрхэн тусах вэ гэдэг асуудлууд дээр судлаачид маань санал дүгнэлтээ гаргаж өнөөдөр бас салбарынхандаа хэлэлцүүлж байна. За жишээ нь сая өмчийн эрх зүйдээр манай Баярмаа шүүгч бас танилцуулж байна. Манай иргэний хууль дээр бид нар газрын эрх зүй болон дуусаагүй барилгын одоо эрх зүйн зохицуулт бас хэр байгаа талаар танилцууллаа. Тэгээ энэ практик дээр нэлээд их гардаг. Орон сууц захиалгын гэрээн дээр одоо олон хүнд нэг байрыг зарснаас үүдээд эрхийн маргаан маш их гардаг. Энийн асуудлыг бид нар иргэний эрх зүйн хүрээнд яаж наривчилж авч үзэх ёстой, мөн салбар эрх зүй буюу барилгын тухай хууль, бүртгэлийн тухай хууль дээр үнийг наривчилж ээж одоо гарч байгаа асуудлуудыг шийднэ гэдэг энэ санал дүгнэлтийг хэлж байна.